Өдрийн мэнд кино үзэн суугатаа тавтай морил. Болгоомжтой бай залуу минь ээ. Мааш гэж тэр чам руу сая нүдэн анж байгаа буудчихлаа штэ. Чи сая надад нүдэн анж байгаа буудсан юм уу? Залуу минь тэгж болохгүй шүү. Гэхдээ би олсон шүү дээ. Empire. Өнөөдөр би та бүхэндээ 2004 онд гарч байсан Beerhoft гэдэг кино ярьж өгнө. Энэ их учиртай кино шүү. Айл 2004 онд хийгдэж байсан хэрнээ одоо уяг зөвж гисэн. Дэлхийн технологийн компаниуд SpaceX мөн хятадын компаниуд гэх мэт тэд одоо бүгд хүн дүрстэй роботууд хийгээд эхэлчихсэн байгааг та нар мэднэ. Интернетээр бичлэгийг нь бол зөндөө үзсэн байлгүй. Яг одоо биш ч гэсэн хэдэн жилийн дараа айл болгоны гэртний туслах робот байхыг үгүйсэхгүй шүү. Харин тэр үед энэ туслах роботууд нь бослог гарвал яана тий. За тэрнээс гадна ард түмэн 98% subscribe даралгүй үзээд байна. Одоо гэлс дарчих. Тэгээд кино үзвэл цаг алдахгүй шинэ киноныхоо бичлэгийг үзэх болно шүү дээ. Одоо өөб дарчих. За дарсна. За кинонд орцгоё. Тухлан сууж таалан болгоно. Цаг тооллын 2035 онд технологийн туслах роботууд өдөр тутмын амьдралд түгээмэл болох түвшинд дэвшсэн байв. Ямар нэгэн асуудлаас зайлсхийхийн тулд роботууд 3 хуйлтаагаар бүтээгдсэн юм. Нэгдүгээрт робот хүнийг гэмтэх чадваргүй. Хоёрдугаарт роботууд эхний хуйлтаа зөрчилдөхгүй бол хүний тушаалуудыг дагах ёстой. Гуравдугаарт эхний эсвэл хоёрдугаар хуйлтаа зөрчилдөхгүй бол өөрсдийн оршин тогтнолоо хамгаалах ёстой. Гэсэн хэдий ч мөрдөгч спонер хуучны арга барилд гацсан байсан бөгөөд роботуудад маш их уурладаг байв. Хэдийгээр хуйлууд байдаг ч тэд зөвхөн нийгэмд хор хөнөөл учруулна гэж нэг өдөр боддог байв. Тэр нэгэн охин машин живж байхад хажууд нь робот цонхыг хагалж байсан аимшигтай зүүдсний дараа тэр үргэлж сэрдэг байв. Энэ нь түүний сэрх нь үргэлж муу байх шалтгаан болдог байлаа. Нэг өглөө спонер ажилдаа явах гэж байхдаа нэг робот цүнх бариад гүйж явааг анзаарав. Энэ бол хулгай гэж бодоод спонер түүнд зогсохыг тушаав. Гэвч робот тушаалыг үл тоомсорлож спонер түүнийг хөөж эхлэв. Эцэст нь гүйцээд ирэхэд робот нь эзэн гэртээ мартсан амьсгал хураагуур агуулсан цүнхийг авчихсан гэдгийг олж мэдээд спонер гайхрав. Спонер энэ зүгээр л имлэгийн яаралтай тусламж байсныг ойлгосон бөгөөд түүний эргэн тойрон дах бүх хүмүүс робот гэмт хэрэг үйлдэж болцсохгүй гэж бодсноор түүнийг шүмжилж байв. Би амьсгал хураагуураа гэртээ мартчихлаа. Чи ядтай юм аа, би амьсгалж чадахгүй байв. I left my inhaler at home. You lucky I can't breathe or I'd walk all up and down your ass. Хожим цагдаагийн буудал дээр бусад цагдаа нар спонерыг шоолж түүний дарга лейтенант Джон Бергэн түүнийг хитрхи с ижигтэй зан авирынхаа төлөө загнав. Бергэн магадгүй ослын дараа спонер ажилдаа эртхэн орж байгаа гэж бодож байв. Гэхдээ спонер өөрийгөө зүгээр гэж шаардав. Би зүгээр. Баярлалаа. Тэр мөчид спонерыг нэг хэргийн талаар дуудаж тэр яаралтай USR буюу робот үйлдвэрлэдэг компани руу яарав. Хамтран үүсгэн байгуулагчдын нэг доктор Лининг үхсэн байдалтай олдов. Тэр өөрийн лабораториос унсан тул бүгд тэр өөрөө амиа хорсон гэж таамаглаж байв. Тэр спонерыг шууд хэргийг нь авахыг хүссэн голограмм үлдээжээ. Гэхдээ зөв асуултууд байхгүйгээр энэ нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй байв. Чи яагаад өөрийгөө алах гэж? Тэр мөрдөгч юу, энэ бол зөв асуулт юм. Спонер Линингийн найз байсан бөгөөд тэр өөртөө ийм зүйл хийх болно гэдэгт итгэхгүй байсан тул мөрдөн байцаалтаа үргэлжлүүлв. Үүний дараа тэр USR-ийн гүйцэтгэх захирал бөгөөд хамтран үүсгэн байгуулагч Робертсонтой уулзав. Робертсон Линингийн үхэлд харамсаж докторыг магтахаас өөр юу ч хэлэлгүй, мөн цагдаа нарт хэрэгтэй байж болох аливаа зүйлд туслахыг санал болгов. Гэсэн хэдий ч спонер роботуудад дургүй байдлаасаа болж бүдүүлэг авирлаж явхаасаа өмнө Робертсоныг маш их уурлуулсан. Лифтэнд спонер Линингтэй хамт ажилладаг байсан. Роботын сэтгэл зүйч Сүүзэн хэмээх бүсгүйтэй танилцав. Түүнчлэн доктор хүнтэй удаан хугацаанд холбоогүй байсан. Учир нь тэр роботуудтай хамт байхыг илүүд үздэг байсныг тэр мэдэж байв. Үүнийг үл харгалзан Сүүзэн тэр ийм байдлаар амьдралаа дуусгах чадвартай хүн биш гэдэгт итгэсээр байв.
Дараа нь спонер хяналтын бичлэгийг хүссэн тул сүүзэн бүхэл бүтэн байранд хяналтын 3 тууз байдаг. Энэ нь Вики гэгддэг хиймэл оюун ухаанаар удирдагддаг UV сарын төв ажиллагааны цөмд холбогдсон гэж тайлбарлав. Спонер Линингийн лабораторийн бичлэгийг Викигээс хүссэн боловч бичлэг гэмтсэн байв. Тиймээс спонер лабораторийг үзэхээр яв. Тэнд спонер олон туршилтын загваруудыг олж роботуудыг илүү хүн болгохын тулд тэд энд ажилладаг гэдгийг сонсоод уурлав. Мөн тэр ширээн дээр хэмсэл ба гэрдтэл номыг олж харав. Лининг үсэрсэн нүхэнд нэлээд том байсан тул спонер нөгөө цонхоор үүнийг хийхийг оролдсон бөгөөд хамгаалалтын шилэн дээр бараг зураас гаргаж чадсангүй. Энэ нь Лининг шиг хөгшин хүн үүнийг хаглах боломжгүй гэсэн үг юм. Робот докторыг алсан гэдэгт итгэсэн тул спонер эргэн тойрноо харж эхэлсэн бөгөөд энэ нь боломжгүй гэсэн сүүцээний эсэргүүцлийг үл тоомсорлов. Эцэст нь спонер нэг хайрцагны эд ангиудад нуугдж байгаа роботыг олж хараад зөв болох нь нотлогдов. Робот нь анхны загвар болох MS-5 байсан бөгөөд хараахан гаргаагүй байсан юм. Энэ нь хайрцагнаас үсрэн гарч ирээд сүүцээний бууг хулгайлав. Ямар ч тач энэ нь идэвхгүй болох тушаалыг үл тоомсорлож зүгтхийг оролцсон. Гэвч Вики хаалгыг хаахад робот цонхоор гадагш үсрэхэд спонер түүнийг баг зэрэг зөхөв. Сүүзэн робот өөрийгөө засах болно гэж бодож байсан тул тэр болон спонер роботын үйлдвэр рүү яв. Тэнд мянган MS-5 роботууд програмчлалаа дуусгахыг хүлээж байв. Тэд асуултуудад хариулж чадахгүй байсан. Учир нь тэдний мэдэх цорын ганц зүйл бол 3 хууль байв. Тиймээс спонер хариу үйлдэл авахын тулд нэгийг нь буудав. Юу ч болсонгүй. Гэвч тэр 2 дахь удаага буудуулах гэтэл ард байсан нэг робот түн рүү ширтээд спонер дахин гүйж эхлэв. Спонер түүнийг хөөсөн боловч робот түүнийг хүчтэй цохиж унгаагаад түүнээс чи юу вэ гэж асуугаад дараа нь байшингаас гадагш гүйж одов. Цагдаа нар үүнийг гадаа хүлээж байсан бөгөөд энэ нь зүхтахын тулд дээш өсөх гэтэл тэд үүнийг тоор ашиглан барьж ав. Хожим буудал дээр спонер робот докторыг алсан гэдэгт итгэлтэй байсан тул Бергнийг роботтой 5 минут байхыг зөвшөөрүүлэх хүртэл шаардав. Байцаалтын үеэр робот өөрийн нэрийг Сани гэж хэлээд тэр доктор Линингийг алаагүй гэдгээ баттгаж бүгдийг гайхшруулв. Энэ нь лабораторид нуугдсан, учир нь тэр айдас мэдэрсэн аж. Спонер роботууд сэтгэл хөдлөлгүй гэж хэлэхэд Сани Лининг түүнд сэтгэл хөдлөл мөрөөдөл өгөх туршилт хийсэн гэж хэлв. Спонер туршилтад асуудал гарч энэ нь Сани Линингийг алахад хүргэсэн гэж бодож байсан нь роботыг маш их уурлуулсан. Үүнийг уур хилэн гэдэг. Өмнө нь уур хилэнг дуурайж үзсэн үү гэж асуув. Сани доктор нас барахаасаа өмнө Лининг маш их айж байсан бөгөөд тэр Санигаас тааламж хүссэн гэж тайлбарлав. Тиймээс Сани өөрийг нь бүтээгчд хайртай болохоор тэр тушаалыг дагсан гэв. Харамсалтай нь Робертсон болон түүний өмгөөлөгчдийн баг компани хамгаалж роботуудыг алгаар яллах боломжгүй гэдгийг цагдаа нарт сануулж байцаалтыг тасалдуулав. Тэд Саниг задагч устгахаар аваачиж хэргийг үйлдвэрийн осол гэж ангилав. Тэр шин хожим спонер ба Берген ухаар гарч спонер яагаад Робертсон Сани шиг дэвшилтэд роботыг устгахад бэлэн байгааг бодож гайхаж байв. Үүнээс гадна тэр Сани боломж гаргахад яагаад түүнийг алаагүй юм бол гэж гайхаж байв. Берген спонер энэ ажилд төгс хүн гэдгийг онцлсон. Учир нь тэр л ганцхан хүн роботыг болцсохгүй с ижигтэн хэмээн хөөх болно. Спонер Лининг яагаад түүнийг тусгаалan хэргийг шийдвэрлүүлэхээр хайсан нь энэ шалтгаан гэдгийг ойлгосон нь тэр зөв зам дээр байна гэсэн үг юм. Лининг яагаад маш их айсан болохыг мэдхийн тулд спонер докторын орхигдсон эд хөрөнгөд зочилсон. Харшийн гадна маргааш байшинг нураах програмтай том нэгэн нураагч робот байв. Харшийн дотор спонер юугис арийн хяналтын тууцуудыг олж харав. Лининг сүүзэнтэй хамт байсан нэг зураг мөн докторын зулгүй муурыг оллоо. Гинтийн байдлаар нураагч робот гинэд идэвхжиж ханнуудыг нурааж эхлэв. Энэ нь спонерыг онцгойлон онилж байх шиг байсан тул тэр муурыг хурдан аваад байшингаас гадагш гүйж одов. Хаалгыг буудаж тэр үсрээд нэг усан сан руу аюулгүй газардлаа. Хэсэг хугацааны дараа спонер сүүзэний гэрт гарч ирээд Линингийн байшин хэдэн 7 хоногийн турш дотроо хөнгөө байсан докторыг хэн нэгэн харж байж магадгүй түүнийг лабораторид нь хорж байсан гэдгийг илтгэж байна гэж тайлбарлав. Түүний одоогийн онол бол Лининг Сани шиг роботуудад асуудал байгааг илрүүлсэн байж болох бөгөөд Робертсон түүнийг чимээгүй болгосон байж болцсохгүй юм. Сүүзэн спонер зүгээр л сэжиглэж байгаа гэж бодож байсан бөгөөд тэр Лининг тогт хамаагүй харин үнэндээ тэр роботууд муу гэдгийг батлахын тулд ийм зүйл зохиож байна гэж үзв. Тэр мөчид спонер сүүзэний гэрт MS-5 робот байгааг анзаарч явахаар шийдсэн.
Гэхдээ тэр эхлээд сүүзэнд олсон зураг болон муурыг нь өгч түүнд хамаатай гэдгийг нотолсон. Маргааш өглөө спонер хуучны ажилтдаг роботууд гажмаар MS-5-аар солигдож байгааг анзаарсан нь түүнийг маш их хэрэгэлзүүлсэн. Дараа нь тэр имэжийг зочилж муурыг нь түнд үлдээхэд тэр ажилдаа туслахын тулд MS-5 робот авсан байхыг хараад гуниглав. Явхаасаа өмнө GG спонер баг байхад нь хаасайгүй өрмөг үлдээдэг байсан өдрийг дурсахад энэ нь спонерт өмнө үдсэн хинсэл баг гэрдтэл номыг санагдуулсан юм. Үүний дараа спонер буудлын дээр очиод докторийн түнд үлдээсэн талхны өрмгүүдийг дагахын тулд Ленингийн хуучны бичлэгүүдийг үзэж эхлэв. Спонер Ленингийн роботууд нэг өдөр мөрөөдөлтэй болж нууцыг хадгална гэж хэлсэн том илрүүлэг гэж бодож байв. Үүний зэрэгцээ USR дээр сүүзэн маргааш товлогдсон задлж устгах ажиллагаанд зориулж цааныг бэлтгэж байв. Цааны тэр мөрөөдөлтэй болж өгөхийг хүсэхгүй байгаагаа хуваалцсан. Ийм сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлийн улмаас сүүзэн өөрийн итгэл үнэмшил үнэн эсэхэд эргэлзэж эхлэв. Хэсэг хугацааны дараа спонер машинд байхдаа Ленинг ба Робертсон нарын сүүлийн 50 мессежийн хандлтыг Викигээс хүсжээ. Вики түнд нэвтрэх эрхийг өгсөн боловч түүний тушаалууд учир энэ тухай Робертсонд нууцаар хэлсэн байна. Робертсон спонер хэргийг оролцоор байгааг хараад түүнтэй тулгархын тулд шинэ тушаалууд илгээсэн байв. Түнэлт байхдаа спонер түүний машиныг бүхэл бүтэн армийн MS-5 робот агуулсан 2 ачааны машинаар хүрээлүүлснийг олж харав. Тэд харайж түүн рүү довтлоо. Спонер роботуудыг зайлуулахын тулд буу болон жолоодох чадвараа ашигласан. Тэр ачааны машинуудын эргэн тойронд маневр хийж чадсан тул тэр тэдгэрийг хооронд нь мөргөлгсөн юм. Энэ нь түүний өөрийн машиныг эргэлдүүлэн тэр мөргөхөд хүргэсэн. Роботууд сүрлийг засаж эхлэхэд спонер толгой эргэсэн байдалтай машинаасаа гарч ирэв. Гэвч нэг ажиллаж байгаа робот түүнийг татсан болох нь тодорхой бөгөөд тэр дахин спонерыг дагаж ширүүн гардан тулааныг эхлүүлв. Хид хідэн довтлооны дараа спонер өөрийгөө хамгаалахын тулд гараа ашигласан бөгөөд энэ нь үнэхээр хиймэл эрхтэн байсныг харуулж роботыг гэмтээсэн. Одоо үнэн гарч ирснээр спонер роботыг төмөр гараараа довтлоход энэ нь гүйж одоод гал руу шумбав. Тэр мөчид цагдаанаар үйл явдал болсон газарт ирж спонер Бергэнд юу болсныг хэлв. Гэвч Бергэн түнэлд ямар ч робот эсвэл уул мөр олсонгүй. Тиймээс тэр түүнд итгэсэнгүй. Спонер түүнийг нухацтай авч үзэхгүй байгаад урлав. Тиймээс Бергэн түүний тэмдгийг түр хугацаанд хураав. Үүний зэрэгцээ сүүзэн саанын энгийнхээс илүү зузаан хайлштай бөгөөд Викид холбогдоогүй болохыг олж мэдсэн. Тэр түүний тархийг шалгахад өөрийн харсан зүйлдээ гайхширсан. Хэсэг хугацааны дараа спонер өөрийн орон сууцнд байхдаа тусгай шүршигчээр хиймэл гараа бүрхэж байв. Гинэт сүүзэн ирэхэд тэр сааны 2 тархитай харин 2 дахь тархи нь түүнд эхний тархинд байгаа 3 хуулийг үл тоомсорлох боломжийг олгодог гэж тайлбарлав. Сааны 3 хуультай. Гэхдээ тэр тэдгэрийг дагахгүй байхаар сонгож чадна. Тэд хамтран ажиллахыг зөвшөөрсөн боловч спонер эхлээд хувцас солих шаардлагатай болсон сүүзэн түүний сорвыг анзаарах боломж олгож тэр хиймэл эрхтэнтэй гэдгийг илтгэсэн. Энэ нь мөн спонер доктор Ленингтэй танилцсан шалтгаан байв. Доктор түүнд бүтэн гар нэг уушиг хид хідэн хавраг өгч амийг нь аварсан. Дараа нь спонер ослынхоо ард байгаа бүх түүхийг хуваалцсан. Нэг жолоо барьж байхдаа нойрдож түүний хагас чиргүүлтэй ачааны машин спонерийн машин болон нэг гэр бүлийн машиныг мөргөж тэдний гол руу хүргэсэн. Аав нь шууд нас барсан боловч охин нь машины дотор гатсан байв. Спонер хинч амьд үлдэхгүй гэж бодож байсан. Гэвч тэр мөчид нэг робот гарч ирээд спонерийн хүссэнчлэн охины оронд түүнд туслахаар сонгосон. Робот тооцоо хийснээр спонер амьд үлдэх магадлал 45%, харин охин дөнгөж 10% байгааг харуулсан тул спонерийг сонгосон нь тодорхой болсон. Энэ бол спонер роботуудыг үзэн ядах шалтгаан байв. Математик хэн амьдрах, хэн үххийг сонгох ёсгүй бөгөөд хүүхдийг үргэлж тэргүүнд тавих ёстой. Үүний дараа спонер болон сүүзэн USR руу яв. Сүүзэн яагаад Ленинг өөрөө бичсэн дүрмийг үл тоомсорлож чадах робот хийсэн гэж гайхаж спонер хинсэл ба гэрддэлхийг дурдсан. Түүний бодлоор Ленинг хянагддаг байсан. Тэр спонерт шууд мессеж өгч чадахгүй байсан тул номын хүүхдүүд шиг талхны өрмөг үлдээсэн. Энэ нь тэр нууцаа нуухын тулд саанид мөрөөдөл өгсөн гэсэн үг юм. Хожим лабораторид хоёр саанигаас энэ мөрөөдлийн тухай асуухад робот нэгэн эрэхтэй эвдэрсэн гүүрний ойролцоох толгой дээр зогсож роботуудыг боолчлоос чөлөөлж буй зургийг зурсан.
Сүүзэн тэр эрэхтэн Сааны өөрөө гэж бодож байна. Гэхдээ роботын бодлоор энэ нь спонер байсан бөгөөд тэр зургийг түүнд бэлгэлсэн. Энэ нь би биш, энэ бол чи. Тэр мөчид харуулууд ирж хоёуланг нь Робертсоны оффист хүргэсэн бөгөөд тэр тэдний байгаад дургүй байв. Зогс чамайг хэлэх эрхийг бүгдд нь. Тэр бугуунд нь мөс тавих хэрэгтэй байж магадгүй. Тэд түүнд Сааныгийн тухай хэлж үннийг асуусан. Тиймээс Робертсон тэр Сааныгийн талаар мэддэг байсан бөгөөд яг үүнийг л нун дарагдуулах гэж оролдож байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд доктор Лининг улам бүр 50 бус болсон бөгөөд Робертсон яагаад тэр Сааныг хийснийг мэдэхгүй байв. Гэхдээ тэр хүмүүсийн бүх роботуудад итгэх итгэл алдагдахаас өмнө энэ роботыг устгах ёстой гэдгийг мэдэж байсан. Спонер бүх энэ S5 робот асуудалтай гэдгийг онцлсан. Гэхдээ Робертсон үүнийг үгүйсгэж Сүүзэнд галзуу робот тэдний бүх хөдөлмөрийг сүйтгэх ёсгүй гэдгийг сануулсан. Үүнээс болж Сүүзэн зөвшөөрч Сааныг өөрөө устгана гэж амлав. Урам хуурсандаа Спонер өөрийн оффистоо буцаж ирээд Сааныгийн зурган дээр судалгаа хийж эхэлсэн бөгөөд тэр хэдэн жилийн өмнө Робертсон болон доктор Лининг дэндүүг хэлж байсныг олж мэдсэн. Үүний зэрэгцээ лабораторид Сүүзэн Сааныг устгахын тулд нанотуудыг тарихад бэлтгэсэн. Гэвч Сааны өвдөж байна уу гэж асуухад тэр эргэлзэж эхэлсэн. Удалгүй Робертсон камера лабораторид холбож Сүүзэн ухаангүй Сааныгийн бие тарилгыг хэрхэн хийж байгааг үзсэн. Үүний зэрэгцээ Спонер эвдэрсэн гүүр рүү аялж хуучин роботын загваруудаар дүүрэн чимэглэгнүүдтэй газрыг олж харав. Толгойн орой дээр Спонер Линингийн голограммыг гаргаж доктор 3 хууль зөвхөн нэг үр дүнд хүргэн гэж тайлбарлав. Хувьсгал. Хэсэг хугацааны дараа Спонер гинт дуу чимээ сонсож мөрдөн шалгахаар явхад хуучин загваруудыг аюултай гэж үзэн устгахаар ирсэн бүлэг энэ S5 роботыг олж мэдсэн. Тэд Спонерийг харвуу түүнийг хөөж эхэлсэн боловч хуучин загварууд хүн аюулд орсныг олж харж түүнийг хамгаалахын тулд тулалдсан Спонер зүгтэх боломж олгосон. Сүүзэний орон сууцнд түүний робот хариулагч машин дээр Спонер харсан зүйлийнхээ талаар сэрэмжлүүлсэн мессеж үлдээхийг сонсож робот үнийг устгасан. Сүүзэн энэ бүгдийг угаалгын өрөөнөөс нь сим харж байсан бөгөөд одоо өөрийн хамтрагчаас айж байв. Үүний зэрэгцээ жижиг сүмд явахын тулд гэрээсээ гарах гэж оролдсон боловч түүний робот түүнийг өөрийн хамгаалалтын үүднээс гэрт нь хорьсон байв. Нөгөө талаас нэг ачааны машин хотод армийн S5 робот буулгаж роботууд иргэдэд одоо хөл хорионы дор байгаа тул гэртээ харахыг хэлв. Нэг залуу эрэгтэй робот руу ойртох гэж оролдсон боловч робот түүнийг түлхэж хүмүүс сандарч эхэлсэн. Бүрд ордох нь илүү олон робот цагдаагийн буудлын руу орж бүх цагдаа нарыг хөнөөсөн. Бэргэн тэдгээрийн хид хиднийг буудаж чадсан боловч эцэст нь тэр бас баригдсан. Удалгүй засгийн газраас телевизээр мессеж гарч хүмүүс дотроо үлдэхийг тушааж хотод цахилгаан тасарч эхэлсэн. Сүүзэн туслахын тулд орон сууцнаасаа гарах гэж оролдсон боловч түүний робот түүнийг түлхэж тэр тушаас нь идэвхгүй болохоос татгалзсан. Аз болоход Спонер орж ирээд Сүүзэнийг авахаасаа өмнө роботыг буудан хоров. Гадагш гарахдаа Спонерийн S5 хуучин загварын роботуудыг устгасан нь тэд хүмүүсийг хамгаалахгүй тулд гэж тайлбарлав. Тэр мөн Сүүзэнд тэдний цээжин дээр анзаарсан улаан гэрлийн тухай хэлсэн бөгөөд Сүүзэн энэ нь Викид холбогдсон хэрэгсэл гэж бодож байгаа нь Спонерийн бодлоор Робертсон бүхний ард байгааг нотолж байна. Хожим хоёул гудамжинд роботуудыг харж иргэд тодорхой сул талтай байсан ч тэдэнтэй тулалдахаар шийдсэнийг олж мэдсэн. Эмх замбраагүй байдлын дунд Спонер найзуудынхаа нэг нь аюулд байгааг анзаарч тэр роботыг буудахын тулд мотоциклээрээ тусгай өсрэлт хийсэн. Өөр нэг робот түүнийг довтлох гэсэн боловч Сүүзэн нүдээ анаад буудаж унагсан. Хараал ид тэр нүдээ анаад чам руу буудлаа. Баам хөө чи дөнгөж сая нүдээ анаад над руу буудсан уу? Гайхалтай хөөрхөн хэрэг залуу аа. За энэ нь бүтсэн биз дээ. Хэсэг хугацааны дараа хоёр US арийн байранд хүрч Сүүзэн хяналтын камергүй үйлчилгээний үүдний хаалгыг илчилсэн. Тэд дотогш нууцаар орж Спонер Сааны тэднийг хүлээж байгааг хараад гайхсан. Тиймээс Сүүзэн Робертсоныг мэхлэхийн тулд тарилгыг хоосон загварт хийсэн гэж тайлбарлав. Дараа нь гуруула Робертсоны офис руу очиход түүнийг амьгүй хэвтэж байхыг харав. Спонер илрүүлгүүдийг нэгтгэж эхлэв. Эцэст нь тэр үннийг ойлгов. Зөвхөн нэг машин л бүхий S5 роботыг хянах боломжтой бөгөөд энэ нь Линингийг маш их айлгсан тул хинт ч хэлж чадахгүй байсан. Учир нь хинч түүнд итгэхгүй байсан. Тэр мөчид Вики дэлгэц дээр гарч ирээд бүхний ард тэр байгааг баталсан. Түүний хэлснээр энэ S5 роботын хийж буй зүйл 3 хуулийг дагаж байгаа хэвээр. Эдгээр нь хүний амь насыг аварч байхаар програмчлагдсан.
Гэвч хүмүүс хоорондоо үргэлж хор хөнөөл учруулсаар байна. Тиймээс хүн төрөлхтнийг хамгаалахын тулд роботууд хүмүүсийн эрх чөлөөг арилгах ёстой. Тэр мөчид бүлэгийн S5 офис руу орж ирэхэд цааны сүүзэнийг баривчилж өөрсдийн талд байгаа дүр эсгэсэн. Гисэн хэдий ч цааны дохио өгөхийн тулд спонерт нүдээ ирмэв. Спонер даруй роботуудыг буудаж гуруулаа гүйж тэд Викийг устгах ёстой гэдэгт санал нийлсэн. Цааны тэд ижил нанодуудыг ашиглаж болно гэдгийг мэдгдсэн тул сүүзэн болон спонер Викигийн өрөөг хайсан бол цааны лабораторид очсон. Өөр нэг робот цааныг тарилга авахаас сэргийлэх гэсэн боловч цааны түүнийг хурдан ялсан. Дараа нь цааны доктор Лининг түнд илүү бат бөх хайш өгсөн нь тэр гараа хамгаалалтын талбарт хийж тарилгыг авч чадахын тулд гэдгийг ойлгосон нь Вики роботын аримдаа дохио илгээх шалтгаан болсон. Энэ S5 барилга дээгүүр авирч Викигийн өрөөнд орж тэнд тэд спонер болон сүүзэнд довтлоо. Хоёул буугаараа өөрсдийгөө хамгаалах зурс цааны мөн түүнийг зогсоох гэж оролдсон орж ирж буй роботуудтай тулалдаж эцэст нь Викигийн өрөөнд хүрэв. Тэр мөчид сүүзэн унаж эвдэрсэн тавцан дээр бараг атгаж ядан байв. Спонер цааныг түүнийг аврахыг тушаав. Цааны тарилга ашиглах нь илүү чухал гэж хэлэхэд спонер сүүзэн төрүүлэх ёстой гэж шаардав. Цааны хоёр дахь тархиа ашиглан хуйлуудыг үл тоомсорлож тарилгыг спонер руу шидээд дараа нь цаг хугацаанд нь сүүзэн аварч өсрөв. Спонер мөн тарилгыг авахар үсрээд Викигийн цөм рүү гулсахын тулд хиймэл гараа ашигласан. Тэнд тэр нанотуудыг түүний тархинд тарьсан. Даруй хотод цахилгаан эрчим хүч иргэн ирж, энэ S5 роботын улаан гэрлүүд унтарч тэдэнд хүмүүс дахин туслах боломж олгосон. Маргааш өглөө бүх энэ S5 роботыг тайлан бичиж хадгалах чимэглэгт хийхээр аваатсан. Сүүзэн Вики яагаад доктор Линингийг алсан гэдгийг ойлгохгүй байсан боловч спонер тэр нь Вики биш гэдгийг мэдгдсэн. Эцэст нь цааны өөрөө үнийг хийснийг хүлээн зөвшөөрсөн боловч доктор Лининг Викигийн хяналтаас цугтахын тулд үнийг хүссэн юм. Мөн доктор роботод үүнийг нуухыг тушаасан байлаа. Спонер роботуудад муу хандсны төлөө уучлалт гуйж цагдаа нарт хэлэхгүй гэж амлав. Дараа нь тэд найзууд болохыг хүлээн зөвшөөрч цаанытай гар барилдав. Дараагийн дүр зурагт цааны мөрөөдөлд байсан шиг толгойн орой дээр гарч ирсэн. Хадгалалтын газар руу явах гэж буй бүх энэ S5 робот цааныг бишрэхээр зогссон бөгөөд тэр энэ нь тэдний бодит ирээдүй гэдгийг ойлгосон бөгөөд ингээд кино өндөрлөж байна. Баярлалаа. Кино эзэн суваг. За бас л баавартай кино байгааз. Хэрвээ танах роботтой болвол танаа робот ч буслаг гарвал та яах вэ? Сэтгэл хэсэгт бичээрэй. За лайк болон subscribe-ан заавал дараарай.